За та бүхэнд Netflix дээр шууган тариад байгаа Physical As гэдэг шоу контентын талаар товч мэдээлэл хүргэх гэсэн. За энд бол Монголын баг тамирчид оролцож байгаа. За энэ бол Physical 100 гэдэг өмнө болж байсан Netflix-ийн цуврал телевизийн юм контентын Аз хувилбар нь гэж ойлгож болно. За Азийн 8 улсын баг тус сурын 6 тамирчин нийт 48 тамирчид оролцож байгаа. Нийт 1 тэрбум вон буюу 2.5 тэрбум орчим төгрөгийн шагналын сантай. За Азийн энэ контентоо дөрвч жагсаж байгаа 70 гаруй оронд топ 10-т орж байгаа үзэлтээрээ ийм шансаа өндөртэй энэ телевизийн реалити шоу байгаа. За Монголоос ямар баг тамирчид оролцож байгаа вэ гэхээр за багийн ахлагч бол Орхонбаяр Монгол Улсын хүч дарслан за самбо гэх юм дэлхийн аваргын медальтай. За хоёрт нь бол Баатархүүгийн инх оргил холимог тулаанч. За гуравт нь Инх хотын дүлгөөн 3 эсрэг 3 сагсан бөмбөгийн үндэсний шгшээгийн тамирчин Азийн аврагч даруулах тэмцээний ийм 2 удаагийн авраг. За дөрөвт нь Ган тогтгийн ханц сүрэн үндэсний шгшээ багийн волейболын тамирчин олон улсын хэмжээний мастер. За дараагийнх нь амар сайхны эдээ сүрэн жуудо бүхэн үндэсний шгшээ багийн тамирчин Азийн аврагч даруулах тэмцээний медальтай. За тэгээд сүүлийн оролцогч бол Эрдэнэ очрын лавг учир циркчин Монгол Улсын гавьяач жүжигчин циркэн олон улсын томоохон наадмтай шагналтай. За ингээд 4 эрэгтэй, 2 эмэгтэй 25-аас 37 насны ийм залуучууд эх орноо төлөөлөн уг тэмцээнд оролцож байна. За эхний 4 хэсэг за анги гэж ярьчих. Эхний 4 анги бол орсон 5 6 дугаар анги нь 11 дугаар сарын 4-нд буюу маргааш орно. За ингээд 2 удаа тэмцээн болсон. Эхний тэмцээн бол элсэн дээр юм талбай уулаалдах тэмцээн байсан. За энэ тэмцээн нь болохоор миний ойлгосноор шалгаруулалтын оноонд бол нөлөөлөхгүй харин дараагийн тэмцээний оноолтыг тааруулах шалгарсан баг нь оноолтыг нь тааруулах юм эрхийн төлөө үүссэн. За ингээд энд бол Турк ялсан. За тэгээд дараагийн тэмцээнд Турк бол Индонезийг сонгоод Австрали, Японтой, Монгол, Филиппинтэй, Өмнөд Солонгос, Тайландтай гэсэн юм оноолт тааруулсан. За эхний тэмцээнийг товчхон ярихад бол Австралийн баг бол жишээ нэлээд хүчирхэг баг гэж харсан юм яасан өрсөлдөгч очоогүй. За ингээд 8 баг 4 юм талбааны төлөө өрсөлдөхөд за нэг талбай дээр жишээ нь 3 баг очсон. Австрал дээр бол баг очоогүй. За тэгээд энд бол 4 пенал 2 дугаар пеналд бол за 4 баг шалгарах ёстой. Гэтэл ингээд тэнцсээр байгаад сүүлдээ 3 баг 2 байрны төлөө өрсөлдсөн. Гэтэл нөгөө 2 баг нь Монголын эсрэг нэгдээд ингээд монголчууд 2-ын эсрэг 1 гэсэн юм тэмцээнд оролцоод ингээд харамсалтайгаар ялагдсан. За гэхдээ энэ бол дахин хэлэхэд тэмцээний шалгаруулалтын оноонд бол нөлөөлөхгүй байна гэж ойлгосон. За хоёр дахь тэмцээн нь харин сүүрсэн юм хөлөг онгоцноос ачаа зөөх ийм тэмцээн байсан. За гэхдээ энэ маань тэгшгэн гадаргууд дээр ингээд саадгүй замаар явчихш маш их саадтай, устаа, тэгээ өксүүр, за тэгээд олсоор зөгөөд ингээд тодорхой байршилд аваачиж унгаах ийм хэцүү даалгаврыг 20 минутын хугацаанд за баг энэ дээр бол нэг баг нэгийн эсрэг 1 гэсэн юм зохион байгуулалтаар үтсэн. За тэгээд өмнөх тэмцээнд шалгарсан Турк бол оноолтыг тааруулахад Турк Индонезийг сонгоод Австрали, Японтой, Монгол, Филиппинтэй, Өмнөд Солонгос, Тайландтай таарсан. За ингээд Австрали, Япон хоёрын хувьд бол Австрали 2100, Япон 1820 кг-ыг 20 минутанд зөөж Австрали альчиж байгаа. Хоёрт нь Монгол, Филиппин. За Монгол бол 2000 кг-ыг, Филиппин 1290 кг-ыг зөөгөөд Монгол бол үнэмлэхүй ялт байгуулсан. Гэхдээ энд нэг зүйлийг хэлэх ёстой. Өрсөлдөгч Филиппиний хүнд жингийн юм хүчний спортын нэг юм нөхөр бол маш амархан сүлдсэн. За энэ бол мэдээж нөлөөлсөн. Гуравт нь Өмнөд Солонгос, Тайланд. За Өмнөд Солонгос 2120 кг, Тайланд 1380 кг-ыг зөөж Солонгос ялсан. За тэгээд Турк Индонезийн хувьд бол Турк 1990 кг-ыг, Индонез 1480 кг-ыг зөөд ингээд Турк ялсан. За ингээд энэ тэмцээнээс бол хамгийн их ачаа зөөсөн нь за Солонгос 2120-оор нэгт орсон, хоёрт нь Австрали 2100-аар, гуравт нь Монгол 2000 кг, за дөрөвт нь Турк 1990 кг-аар. Ингээд энэ дөрвөн баг бол шууд дараагийн тэмцээнд орох боломжтой болчихж байгаа. За харин хожигдсон 4 баг Япон, Филиппин, Индонез, Тайланд дөрв бол за энэ дөрв дотор хамгийн их ачаа зөөсөн Япон оноолтыг тааруулсан. Ингээд бол Япон Индонезийг аваад за Филиппин, Тайланд хоёр тунсан. Тэгээд Япон Индонезийг ялсан, Филиппин, Тайландыг ялсан. За ингэснээр дараагийн 11 сарын 4-нд орох 5 6 дугаар ангид бол Индонез, Тайланд хоёр хасагдах болов уу гэсэн юм таамагтай байна. За онцолж хэлэхэд бол монголчууд энэ хоёр дахь тэмцээнд бол багийн зохион байгуулалт маш сайтай байсан. За тэгээ хамгийн гол нь ажил үүргийн хуваараа маш сайн зөв хуваарлж чадсан. Тухайлбал циркчин залууга агаар дээр олсоор яваад ачааг тодорхой цагт унгаах энэ ажил дээр хуваарлсан. За тэгээ яг гардан зөөх хэсэг дээр бол
За гардан зөөх хэсэг дээр бол Орхон баяр болон Инх оргил гэсэн юм хоёр тамирчин байна. Өөрсдөө ачаагаа ирнэ гэж гардаж зөөсөн ч гэдэг юм уу. За ингэснээр Монгол бол өрсөлдөгчөө ялсан байх нэ.